Цэвэр төр авилгагүй улс. Монгол улсын хөгжлийг хойшин татж буй хамгийн том асуудал бол авилга мөн. Харамсалтай нь энэ асуудал ужигсаар нийгмийн бүхий л давхаргад байх ёстой зүйл мэтээр оршсоор байна. Хэдийгээр авилгын эсрэг бид олуулаа тэмцэж байгаач тэмцэх явцад улс төрийн манлайлал огт байсангүй. Үүнийг өөрчлөх гарц бол авилгатай тэмцэх улс төрийн чин хүсэл сонирхолтой цэвэр төрийг бүтээх мөрийн хөтөлбөртэй зөв улс төрчдийг олноор нь сонгох юм. Зөвхөн зөв хүнийг дэмжснээр одоогийн авилгын сүлжээнд оролцогчдыг цөөлөх, хариуцлага өөрүүлэх боломжтой. Зөв хүн цэвэр төр авилгагүй улсын төлөө юу хийж чадах вэ? Юуны төрөнд бид төрийн албан хаагчдыг улс төрийн хүлээснээс чөлөөлөх буюу засаг солигдох болгонд ажлаа алддаг гаж тогтолцоог халж мэрэгжлийн ур чадвартай ёс зүйтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж тогтмол сургалтанд хамруулан тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр залуус хоосон амлалтаар бус өөрийн чадвараар манлайлах боломжтой болно. Дараа нь төрийн албыг тендер, концесс, жидүү гэх мэт сангууд болон улсын төсвөөс шимэгчлэн хулгай хийж амьдардаг улс төр бизнесийн бүлэглүүдийн далд давхар эдийн засгийн гаж тогтолцоог нураана. Үүний тулд улс төрийн намын тухай хууль тогтоомжийг өөрчлөн шинжилж, улс төрийн намууд бизнес бүлэглүүд болон мөнгнөөс хараа тусаар орших эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болгож төрийн оролцоог эрс бууруулах зэрэг ажлуудыг хийнэ. Эцэст нь бид бүх нийтээрээ шударгаас хууль ёс зэрэг үнэт зүйлсийн баримжаатай болж чадвал иргэн бүр арын хаалгагүй, авилгын дарамтгүй, шударга нийгэмд амьдрах, шударгаар өрсөлдөх, илүү чанартай төрийн үйлчилгээ авах боломжтой болж Монгол улс хөгжлийн хурдтай замаар явах боломж нээгдэнэ. Иргэд бид эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрахын тулд хөдөлмөр, хичээл зүтгэлээнд зөвөр үнэлүүлдэг, ил тод, авилгагүй, шударга нийгмийг бүтээх хэрэгтэй ба үүний төлөө иргэн та зөв сонголтоо хийх л үлдлээ. Зөв хүн электрат эвсэл.